За 1996 онд 10 дугаар анги төгссөн 30 жилийнхэн уулзалт болж байна. 3 анги төгсөжсэн. 3 бүлэг төгссөн. За одоо хүүхэд насаа хөгжөөнтэй үед бужигн жил байдаг бүгдөө л тиймэрхүү хөдөлгөөнтэй байсан да. Сэргэлэн цаваа Цаг хөвгүүдээс тухайн одоо үед тэгээд энэ зогсоод уулзалтын дээр чинь бүгдээрээ гоё харагдаад ойр дуулзаагүй сэтгэл хөөрөөд одоо шавнараа тэр сахлахгүй байсан энэ юм байсан гэж ярмаар ярих хэрэгтэй за. За баярлалаа. Өнөөдөр их гоё өдөр байна. Бид нэрийг Шавнартайгаа одоо уулзаад баясгалтай байна да. дэмжиж хураа хайрлж байна. Них их халуунааргүй бороотой тэгээд одоо бороо нарилаад ийм сайхан сэрүүхэн сайхан байна. энэ өдөр бол одоо шавнарынхаа урилгыг аваад энэ уулзалтанд ирсэндээ их сэтгэл өндөр байна. Баярлалаа. Сайн байна. Баярлалаа. Хэдэн жилийн дараа уулзсан? Манай анги 1996 онд Шингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийг төгссөн 30 жилийн өнөөдөр ингээд төхөөж байна.
Тэгээд төгссөн ангийнхан болон бусад ангийнхандаа өнөөдрийн төгсөлтийн 30 жилийн баярын мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр бид бүхэн цаг хугацаа харвсан сум шиг өнгөрч нэг л мэтгэд 30 жил өнгөрсөн байна. Өнөөдөр ингээд багш нартайгаа, үе тэнгийнхантайгаа, ангийнхантайгаа ингээд цуглаж байгаад сэтгэл өндөр байна. Тэгээд бүгдд нь дахин баярын мэнд хүргье. Нар ирсэн бол өнөөдрийн чи бол маш гоё юм болж байна. Тэгээд одоо энэ боломжийг ингээд баахгүй байгаад жоохон тиймэрхүү байна. Бүгдээрээ ирсэн бол өшөө илүү гоё явах байлаа. Дараагийн 40 жилийн гараа бүр үүнээс илүү олоолаа согдох хаа гэж найдаж байна. Сайн байна уу? Тааштай ангийнхаа одоо хамгийн царайлаг үнийг очиж тэврий. Оо за эрэгтэй эмэгтэй хамаагүй юм уу? Хамаагүй. Яг одоогийн байгаа байдлаараа за. Өш би хамгийн царайлаг нь очиж тэврэх гэж шүү. Хараарай. Хөвгөдөл тэврий те. Ой энэ холоос ирсэн залуугаан тэвэрнэ. За. Өнөөдөр хамгийн царайлаг залуу тэврээ. За баярлалаа. Энэ дамждаг мик. Одоо та ангийнхаа хамгийн юуг нь хамгийн сайхан сэтгэлтэй гэж. Хамгийн сайхан сэтгэлтэй юу? За сайхан сэтгэлтэй юм. Манай энэ ажил байна да. За хамгийн сайхан сэтгэлтэй хүн дээр очно гэж найзгаа сонгоод одоо. За. Энэ мик юм уу? Тэр яхаа надад байж. За. Хамгийн борн дээр. Ороо. Бараг өөрийгөө байхаар болчихсон юм уу би? Чиний нэг борхон ирж байна. За хамгийн бор гэхэр одоо өнгөжлөө дээгээд марж байгаа. Аа ингээд нэгээр хамгийн дээд байна. Юу хамгийн одоо сайхан. Хамгийн сайхан бор залуу таа. Борда. Тэгвэл айлын өөрсдөө хамгийн гоё явуулсан нэг за манай багш маань амар гоё явуулсан шүү дээ. Би багштай өгч дээ тий. За хамгийн гоё хувцсан хүн манай багш байна. Ямар хүн? Хамгийн гоё хувцсан. За баярлалаа. Тааштай өөрийнхөө бодлоор одоо өнөөдрийг хамгийн хүлээжсэн хүнийг хүлээсэн гэж байна. Хамгийн их хүлээсэн ч очно уу? За. Өнөөдрийн энэ өдрийг дэсээ ядан хүлээсэн ч очно тийм ээ. За би ишэл явна да. Сараа дээр л очно да. Хамгийн их энэ өдрийг хүлээсэн ч очно юм. Энэ өдрийг дэсээ ядан хүлээсэн. За баярлалаа. За ингээд энэ хоёр өдөр бид нар хүүхд насаад урсаад 10 жилийнхаа 30 жилийн 10 төгснөхийн 30 жилийн авирал ингэж бүх найзуудсаа хоёр багштай өдөрөнд баярын мэнд хүргэе. Өнөөдрийг маш сайхан дурсамж дөрөн өнгөрцгөөё. 40 жилээр өсөө олоолаа сайхан уулзалцгаая. Баярын мэнд найзуудаа. Цаг хугацаанд эргэж хизээч би гинэн цаа их бисэв нэг ангийнхан билээ халуун сэтгэл зүрхэн мөргөлж байдаг бахаа хайрлаж явдаг юм шиг би танайгаа жилүүдийн алтан хандусаж хамтдаа өнгөрөх энхэн насны нэн холбоо
байсан. Энэ нараас жагаад авчих. Хоёрын араас 2 5 авчих. Томдчлагдаа доо. Тийм баш өнөөдөр хүн шатхан тэгээд нэг гэсэн юм агуулт айсан. За сайн байцгаана уу гэдэг. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг төшөөлье. За 96 он 30 жилийн өмнө бид бүхэн 10 дугаар ангийг төгсөжсэн та нарыгаа хүлээн авч үзэн ирсэнд баярлалаа. Энэ 30 жилийн өмнө маань дурсгалтай, дурсамжтай сайн сайхан болоорой гэж хүсэн өрөөё. Сарын сайныг саатан хүлээж өдрийн сайныг өнжиг хүлээсэн энэ баярт орооны баярын мэндийг хүргье. За тэгээд энэ уулзалтыг анх удаа зохион байгуулах санаа гаргасан болон энэ уулзалтыг зохион байгуулсан комисс за энэ хүрэлцэн ирсэн шавнар та бүгдтэй бүгдээрээ маш их баярлалаа талархаж байна. За ингээд одоо багш энэ уулзалтыг бас одоо маш дурсамжтай сайхан уулзалт болно гэдэгт үнэхээр итгэл төрж байгаа. Энэ аливаа ажлыг зохион байгуулах бол маш их үр хариуцлага хүлээдэг. Тэгээ энэ уулзалтыг зохион байгуулсан комиссийн үнэхээр одоо сэтгэл зүрхнээс хандсан тэрийг дэмж та бүхэн минь бас сэтгэл зүрхэн одоо зориулж ажил амьдралаа зохицуулж ахлахын үгээс зорин ирсэн 10 ангийн дарга за мөн одоо Солонгосоос Америкаас Бахнон дагуулад ирсэн энэ бүх чанартаа маш их баярлалаа.
За тэгээд бас хоёр багш нь одоо та бүхнийхээ баяраар баяр нэмэхээр ширээг чин чимхээр бяцхан одоо эдний дэдийг та нартай хүртэнэ. За ингээд баяртай сайхан оролцоорой. 30 жилийн ой гэдэг бол маш гоё. 40 жил болохоор зэрэг 40 жилийн ойгоор бол бүр их гоё болно, бүр олоолаа болно гэдэгт итгэж байна. За 40 жилийн ойгоос хойшоо бол бараг одоо юу 10 жил хүлээх. Тэр чинь урт байна. Таарч урттай. Одоо бүгдээ 3 жилийн дараа уулзъя гэж ярьж таарчгаа. 3 жилийн хүлээхгүйгээр жилийн дараа уулзъя та. 3 жил гэдэг чинь бас урт байна гэд ингэдэг нас болчтiin байна лээ. Энийг бол одоо багш нь яг өөрийнхөө биеэр үлдэрч байгаа. Та бүгдийг 50 жил, 60 жилийн хүртэл хамт ингэсэн гэдэг итгэж байна. Сэтгүүр багшаа. Энэ хоёр багш маань ихтэй таач та настайгаа ихтэй үг хэлэх гэж 10 гараа чи. За тэгээд их сайн машина үйлчлэлээр бас өдрийн үнд ажиллагааг санаачлан зохиол байгуулж байгаа нэг сайхан зохиол байгуулж байгаа компани хамт олон бүгдээс нэг сайхан баярлалаа татсан илэрхийлэл зүйл олон үйл ажиллагаа ажлын үнд ажиллагааг баярлалыг зохиол байгуулах гэдэг нь зохиол байгуулагч нар үнээр одоо сэтгэл зүйн болон одоо нойр бүхэл одоо өөрийн ур чадвар бүхэл болгож байгаа гэж ажилладаг ийм бас том ажил байдаг. Тэгээд та бүхэн өнөөдөр бас 30 жилийн уулзлыг зохиол байгуулж байгаа компситыг бас таньснаа урьж байна та бүхэн өмнө. Бодол 3 ингээс төлөвлөд байгаа тийм. Микрофон барих боломж гаргахаа идэвхтэй. Одоодаа шүү бид хэлсэн. За. Хоёрхоос Фодрийн Риони 72 дугаар сургуулийн 1986 онд эсээд 1996 онд төгссөн 10B ангийнхан маань бүгдээрээ сайн байцгаана уу? Энэхүү арга хэмжээ зохион байгуулахаар сэтгэл зүрх нэгдэн хамтран ажилласан манай нийт зохион байгуулах багийнхан бүгдээрээ баяр хүргье. Мэдээж бүгдээрээ ажилтай, дор дорны ажилтай, за зарим нь ингээд гадаад улсад аялаад явчихсан, зарим нь болохоор үнэхээр ийм өндөр хариуцлагатай, завгүй ажилтай байсан ч гэсэн би тэр цаг заваа зарцуулаад бас чадан ядан өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулах гэж хичээдээ хэдийгээр сансныг бодлого маш зөөхөөрхнээ цуглаж байгаа ч гэсэндээ нөгөө ганц дайчин ганцаарахгүй гэдэг шигтэй хэдүүлээ өнөөдрийг маш сайхан өнгөрүүлцгээе. Тэгээд энэхүү микрофоныг хүлээж авсан дээрээ за би ганцаараа яриад байд уучлаарай. Тэгээд намайг яриад гэсэн юм. Тэгээд багш нартаа маш их баярлалаа. Бид хэдийн урилгыг бүлээн аваад хүрэлцэн ирээд маш сайхан ерөөлийн үгээр хэлсэн хоёр багштаа чин сэтгэлээсээ баярлаж эрүүлгийг сайхан хамгийн одоо эрхэм дээрхний хоёр багштаа нийт хамт олонныхоо өнөөс нийт төгсөгчнийхөө өнөөс хүсэн өрөөж бихий ясчаа. За өнөөдөр бол яг чаргатай сайхан дурсамжтай өдөр байлаа. Тэгээд өшөө өглөө дурсамжуудыг бүтээх байх гэж бодож байна. За ангийн багш нар маань ирсэн байна. Гэхдээ манай ангийн багш маань бүртний орнд гацсан байгаа. Тэгэхдээ яг нэг удаач гэсэн багшаа гадуурсан төлөвлөнийг хүндэтгэл үзүүлээ яа гэж бодлоо.
Игшиг яруухан түүний намб билээ багш минь та элэг бүттэн амнарлын ивэл билээ багш минь та энэл яваа насны мен түшиг билээ багш минь та сэтгэлийн дуугаа багш минь таньдан өргөлөө үеийн хишиг өнөргөтэй чидэл билээ багш минь та морхны дэгийн өдөстэй хариуцал билээ болж байна. Агуултай маш их баярлалаа. Тэгээд энэ оргилмын дарс шиг бүгдээрээ амьдрал нь заавар хүүхдүүд нь ажил хөдөлмөр нь оргилж байхын төлөө. За энэ 30 жилийн өмнөдөө хүрэлцэн ирсэн та нартай маш их баярлалаа. Та нарын минь ажил үйлс амьдрал нь өдөр гэрэл гэрээтэй байхаа ерөөлдөг шүү дээ. Харнахаа ерсэлтийн. За тэгээд энэ яг нөгөө түрүүний тайныг 10 дагчтай нэг ихтэй шалгуулна гэсэн үг байна. Тэгээд одоо яг энэ цаг мөчид заяа. Дэлхийн алдартай Викторийн Сэртри. Загрын шоу яг тайсан одоо явуулчихъя. Алдартай шоу тэгээд онгоцсон хүмүүс байдаг. За тэгээд энэ 5 бүсгүй маань одоо ингэр гэсэн. Ажлын поз авлаа. Бид ирлээ ахичны поз аваад тэгээд тийж очиж дуусгах байна заяа. За тэгээд очиж дуусгал дараагийн загвар үсч маань явна гэсэн ойлгомжтой тийм. За ойлгомжтой. За тэгэхээр энэ тэмцээн болон өнөөсөө нас болон гэдэг биений одоо хэлбэр хайхын ерөөсөө хамаагүй ерөөсөө яг хуу хүний ерөөсөө өөртөө итгэдэг байгаа зоригтой байдаг уран сэтгэл ерөөсөө шууд хамаатай шүү. Өнөөдрийн цаг ши. За хол авда ай чатаараа сандын хамтусны гас нараа цомон дашаа гэсэн зэ. Энэ нэг таа цаана. Сограад нүний санаа.
том бүсгүйтэй баярлалаа. Амар гоё өөртөө ихтэй замаг шийдвэрээ гоё авах чадлаа гэж бодож байна. Гэхдээ та бүхэн маань их сайхан аяг тоолны дайдуулж шалгуулах байгаа. За ингээд өнөөдөр хамтдаа бүгдээ цорын ганц ядчийг шалгуулъя гэж бодож байна. За ингээд өнөөдрийн Victoria's Secret-ийн Монгол дахь самар үсгийн шоуны хамгийн ихний оролцогч бүсгүйд өгсөн шүүгчдийн үлгэр. За манай өнөөдрийн тэмцээний 2 тооцоо өгсөн шүүгчдийн үлгэрийг сонсъё. Баярлалаа. Манай тэмцээний 3 бүсгүйд өгсөн шүүгчдийн үлгэр. За баярлалаа. Манай тэмцээний 4 тооцоо өгсөн шүүгчдийн үлгэрийг сонсъё. За манай тэмцээний хамгийн сүүлд оролцсон шүүгчдийн үлгэр. 우리 이 다른 영어가 했는데 내가 이 시간에 안 하셔도 없고 힘들게 하셔도 없는데 빅스노 아, 자, 어떤 알았어, 알았어. 알았어, 알았어. 자, 그거 내 클래스에 네. 그래도 상관없다 했습니다. 삐든데서 나가는 거 타야 만들어 됐어요. 자, 이제 어렸을 때 자, 이게 누구라고요? 괜찮이 이렇게 와서 죽었는데 아니 성씨 баярлалаа. Манай тэмцээний 2 дугаар гэсэн шүүгчдийн үлгэр. За гооч. Манай тэмцээний 3 бүсгүйд өгсөн шүүгчдийн үлгэр. За баярлалаа. Манай тэмцээний 4 бүсгүйд өгсөн шүүгчдийн үлгэрийг сонсъё. баярлалаа. 5 бүсгүй. Ямар ч юм байна. 자, 대부분 바이바이는 타우스 바이버스 없어. 네, 또 하나 그런 모습이 있어요. 그러면 이제 나 신시장 마을 뒤에 타고를 소시. 자, 이게 노래 알아서 이렇게 좀 베이스만 하는데, 되게 멋있다. 그들 아까 지키기들 되게 잘 걸었죠. 되게 나가야 되는 게 아니죠. 또 내가 아까 스테이블 자, 되겠다. 이거랑 기술 전화로 이제 몇몇 스테이블 만드는 서울에 가려면 그 저부터 아이의 힘을 아까 스테이블인데 뭐 아까 육비들 휴마 이 나가는 오로만 바로 무지를 봐. 자, 그게 약지 잡으면 돼. 이거 뭐 줄거 애니까 또 있죠. 이렇게 못 들어갔을 때 유명해 지금 TV에 내가 지났다. 짱스 모르고서 짜듯이 운들을 저렇게 돼. 자, 벤치 아이고 자, 아까 무슨 짓이야? 팬들이 아름답더라. 자, 그럼 무슨 얘기 되시죠? 여기 군대으로 되는 자, 박수하고 주디쇼. 자, 어떤 얘기 자들 건강에 좋아졌을 때, 자, 계속 마음을 따서 하시되, 자, 이제 많은 드림들이 미니 마음을 따서 좋아하고 싶은 쇼스는 소스. 자, 일단 미니 좀더 따서 쇼하고 과연 쓴 쇼스틱 운변. 자, 일단 많은 팬들이 수디 마음을 쇼스틱 운변 소스. 자, 일단 이제 다들 소스. 아 진짜 자, 이 노래는 비 있고 나도 비 자오가 되고 이 어떤 버티 저스 한대에 같은 수준이 근데 뭐 컴퓨터 해내는 거 오죽 꾸시잖아요. 오죽 자, 이제 사람 만나서 무슨 적수인데 선생 일단 우리 소리만아 한 번씩 무슨 슛
Бүчингээ. За баярлалаа жоо хийсэн. За тэмцээд амжилттай орсон баярлалаа. Түр юу гэдэг вэ? Бууж үгүй юу? Аа тэ зайтай бууж үсээ төрж байгаа. Яг тэрнээсээ хатаад ингээд явж байгаа. Сэтгэл нь ямар байсан бэ? Би түрүүл гэж бодсон уу? Яа гэж бодсон юм? Батагоё. Танийхээ явсан бицэд орсон шалгасан гэж тань телефон гартаа байхыг бодож чигээр одоо энэ хамт олон найзуудтай бас 30 жилийн баярын мэдлэгээ төвшүүлээд бас гоё сэтгэлийн үг хэлэхгүй тийм. Төлөвлөлтөөс хоёр багштай тэгээд нийт төсөвчтэй үе үеийн найзуудтай бүгд 30 жилийн баярын төргийн бүгдээ өнөө өдөр цавлаг дарга Батавиа гэж өрөөчлөө бүгдээ гоё шүү таа. За баярлалаа. Өнөөдөр яг сонсон бүсгүүрээ өдөр хамтдаа гоё сэтгэл дэвсэн алах ташин гоё ширхэг хөтлөө агуулдаг. Чатлагч таман үсэг томоос ихтэй байгуулж үгүй юм байна уу? Би бодё хастаа гэсэн. За юуны тэмцээ би өөрөөсөө би ардтай загвар шоо. Тийм, дөрөс крэв. Би одоо хийх юм байна. за яг чсэн баяртай баярын үнсний өдөр шатрын ястай хөх азера хинга ахгүй аюу гоё. Сонсохоо гоё. Баярлалаа чи өөр юм харж. Сонсох юм уу да? За өөрөөр хэлбэл Ахын үгтэй ихтэй залхаа юм биш. Чи юу гэж шинээр үгүй. Гитгий. Өглөө баяраа гэж хаана хэлсэн. Битүү нэг шилээ Хоёулаа эргэжтэй анхны үгтэй залбаа гэсэн байлээ шүү за. Би чи наагүй баярлалаа. Өөр юм ба. За зарим хүмүүс бас тотоо байсан тийм. Тэр гоё болж. Тэгээ ямар асуудалтай болчихж байгаа. За дараа гоо бас. Одоо. Зүгээр асуудал. Ажил чинь багаараа. Цаагаар чи бөөд идэггүй хаа. Сургууль өсөөгөө чи юу юм бэ? Чи наад тэргүй дэлгэртэй байсан. За би өөр юм шүү. Би өөр хүн. Чи миний микрофон хэрэгтэй болсоо. Баг накаут. За баярлалаа. За сүүлийн төлөвлөлт ачаа хийхдээ. Бидний юу гэж хэлсэн бэ? За яасан
цагаад чи гоогоос барьчихоо. Аяа гоогоос барьчих. Баяж та өөрөөсөө. 야, 자, 거기서 나. 빨리 무조건 다 했어. 네. 둘 무슨 짓을 했지? 와, 자, 야, 말했지. 자, 이랬어. 아스는 아이가 저런데 빈틈 없을 수 있어요. 아이들다. 자, 아까 어느 장난 정도니 이야기 좀 보여드릴게. 앵글. 그 양으로 내리나 이 비키니 내리 오금 많고 이 비키니. 자, 눈이 뭐 하모에 뭐 어묵 뭐 직지 뭐 빅스 뭐 직지 뭐 육지죠. 되게 밑에서 백신데서 거의 아니 장난 대여되는 다시 또 그게 되고 다 보면 한국 사회 제대로 거의 보지 아이들 돈되는 거 여기서 거의 못 들어 보지 때 너무 멋지고 해. 오로피 멋지군데 하자. 오로장사. 상상원 그래. 자, 우리수들 빅쿠스 어디까지 가면 우리들 한다. 자, 빅쿠스 하래. 빅쿠스죠? 빅쿠스요라. 빅쿠스. 이야, 빅쿠스였지. 자, 저희가 그게 우리수들 바로 그니 빅쿠스의 멋지는 어따 나리가. 야, 많이 보세요. 자, 한국의 쇼츠도 지금 가리 보시분들 나타났어요. 가려온다. 네. 자, 빨리 손짓이다, 우리들. 자, 과연 알간데 멋진 임치. 한국의 쇼의 멋진 그렇게 멋진. 그렇게 없다. 네. 와, 자, 우리도 나가더라. 야, 나, Lupa terus harus jadi virus ya. Lupa kita selalu
Ахыгаа юу гэсэн юм гэдэг. Данс, данс гэх юм. За ингэ зургийн цомогтой ахыгаа юу гэсэн юм 20 мянган төгрөгтэй. Баярлалаа. Яг зүрх сэтгэлд ойроодаг учраас үнэхээр энд ирсэндээ найз нь маш их баярлж байна. Тэгээд өөрсөн санаадаа зохион байгуулсан Ариунадаа одоо бүх зохион байгуулсан зохион байгуулж байгаа улсуудаа та нартай бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд та нарынхаа ажилд нь амжилт гэр бүлд нь аз жаргал сайн сайхан бүхнийг өсөй өрөөе. Америкээс ирэх нөгөө Монголд ирэх болгондоо нөгөө бага ангийнхантайгаа дандаа уулздаг. Тэгээд сая нөгөө хэд хоногийн өмнө яг над руу нөгөө бид нөгөө ангийн бүрэг дээр яасан чинь нэгэн гэгээрээ намайг явахаас өмнө найзуудаараа ангиараа уулзмаар байна. Тэгээд бүгдээрээ ангиараа уулзсан дээрээ тэрэлж яваад Ариуна дээр очичоод нэг уулзчаад тэрийг ярьсан байхгүй юу. Тэгэнгүүт нь би гинт яваас тэгээд үе бид нэр Ариуна дээр очиж 30 жилээ тэмдэглэх гэж байгаа. Тэгэхээр найз явахаас ч өмнө бүгдээрээ далиндуулаад тэнд уулзчихъя. Тэгтээ тэр хүү ингээд бүгд таньдаг хүүхдүүд байгаа. Тэгэхээр чи санаа зовхгүй. Охиныгоо дагуулдаг метр тэгээд ирсэн шүү. Найзгаа бас ингээд охиныгоо дагуулаад тэгээд ирсэн. Та үнэхээр баярлалаа. 96-7 он ч нөгөө асал хүн болгон ажил амьдралаа боддог тэр үеэсээ. Тэгэл би гадаадд гарсан. Эхний нэг жилээ би Норвегт нэг жил амьдарсан. Дараад нь Шведэд нэг жил амьдарсан. 2003 онд би Английн Лондонд очиж амьдраад түүнээс хойш тэнцээ би гэр бүлтэй болоод 3 хүүхэдтэй болоод тэгээ одоо ажиллаж амьдраа явж байна. Тэгээ би нэг хүүтэй 2 хүнтэй манай том хүү одоо Англи, Их Британий Warwick эдийн засгийн сургуулийн санхүүч мэргэжлэр суралцаад 2 дугаар курсыг төгсөж байна. Манай дунд охин бол одоо Английн Лондонын Chelsea Academy 12 дугаар ингээд төгсөж байгаа одоо 13 дугаар ингээд ороод дараа жилээс их сургуулаа гээд явах бах. Манай баг охин одоо гэрийн ничээ бас баг сургуулаа төгсөөд их сургуулаа Chelsea Academy орох гээд. Өнөөдөр надад имэйл ирсэн. Охины чи хүлээж авлаа. Бүхэндээ тэнцлээ гэсэн. Тэгээд бас нэг юм хэд миний найзар миний өвгийнхэн хэн нэгэн зоонд очихоор эзэн гараад одоо тань хүмүүст гайд болох хичээн байдаг шүү, тийм байдаг шүү гэдэг мэдээлэл явуулсан. Өөрийнхөө зүгээс одоо болцоо юу байна тэргээр туссан ч гэж бэлэн байдаг шүү найзуудаа. Саран Твэ гэдэг 10 ангид төгссөн. Одоо нэг нөхөр 3 хүүхэдтэй. Тий. Тий. Манай нөхөр шинэ Монгол сургууль багшилдаг. Хоёр охин маань Аманхай их сургуулийг сая төгссөн. Хоёулаа нүүр ам судлалын чиглэлээр 5-6 жилээр бага 4 жилээр төгссөн. Хүү маань 8 дугаар анги. Би өөрөө одоо нэг хуваараа барилгын чиглэлээр компани байгуулад хуваараа хөтөлмөр эрхлэх байж байгаа. Тэгээ бүгдээрэнд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. 10-ягийн Ариуна. Энэ вэ нөө? 10-ягийн Ариуна. 10 дугаар ангид төгсөөд соёл урлагийн их сургуульд урлагийн менежер орчуулагчийн ангид ороод 2000 он төгссөн шүү дээ цөмөрөө. 2000 он төгсч 2000 онд 1 онд явсан байхаа. Гадаад Герман руу сургалтаар гэдэг лүү. Хэлний курсээр сургалтаар яваад хэлээ сураад чиний сургуулаа төгсөөд шал өөр мэргэжил буюу эдийн засаг контрол аудит гэдэг нэг тийм мэргэжлэр 7 жил сурсан юм уу да. 7-8 жил сураад Германд 11-12 жил амьдраад буцаж Монголдо хурж ирээд барилгын компанид ажилд ороод барилгын компани салбар охин компанид ажилд ороод одоо тэгээд 10 жил болж байна баг. Улаанбаатар Монголд ирээд 10 жил болж байна. Барилгын компани охин компанид ажиллаад тэр нь ундрах хоёрын компани. Тэгээд л одоо ажиллая гэж явж байна да. Тий, баярлаа. 96-нд найз нь дархны 3 дугаар 10 жилиг төгссөн. Эндээс 7 дугаар ангиас яваад шилжээд тэгээд тэрнээсээ төгсөж гараад хэсэг ажилласан. Телевиз студид. Тэгээд телевиз студид ажиллаж байгаа хугацаанд их нартайг танилцсан. Манай англи хэлний багш байсан. Америк нэгдсэн улс 2004 онд очоод 99 онд цэрэг тавьсан байна зэн. Миний бас нэг бахархах зүйл. Доронтын 132 дугаар анги буюу 31 дугаар отруудад одоо Хятад Монголын хил дээр 1 жил цэргийн албаасан. Тэгээд
гэрт харж ирээд телевиз студид техникчээр орсон, тэнд байх хугацаанд их нартайг танилцаад тэгээд Америк явсан. Тэнд очих хугацаанд ямар ч байсан боловсралтай болно гэж хийсэн. Тэгээд их сургуульд орж суралцаад 10 жил сурсан. Яг тэгэхээр нөгөө бүтэн цаг ажил хийжсэн учраас хажуугаар нь бас нөгөө 3-аар нь 6-аар нь ингээл кредит цаг цуглуулсаар аваад ямар ч нэг зочд буудлын менежментийн чиглэлээр бакалаврын зэрэг аваад тэгээд одоо зочд буудлын чиглэлээр ер нь 22 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд Вашингтон DC хотод орчимд амьдраад бараг 20 гаруй жил боллоо. Тэгээд та хэдтэй ганц одоо чадах юм одоо түрүүний насаагийн хэлдгээр та хэдийгээ хэрвээ зориод над дээр ирэх юм бол найзан та хэдийгээ Вашингтон DC-г үзүүлээд таниулаад тухтай буудал буулгаад ингээд явж чадна гэх амлая. Угаасаа одоо найзах нь ганц хийж чаддаг юм монголчуудаа дунд тийм л ажил хийдэг. Тэгэл ерөөсө хин гэхлээр нэг зүгдрийн болдоош буудлын болдоо болсон. Буудлаар амьдэрдэг юм нэг л тийм буудлын болдоо тэгээд. Би 3 хүүхэдтэй. Хань маань одоо өнгөрөөд 7 жил болж байна. Дуурийн урлагийг дэлхийд гаргасан хүн байдаг. Одоо энэ амар төвшин, Ариун Баатар, Анх баяр, Бадрал гээд бүгдээрээ яг ингээд юу яадаг. Одоо ч надтай холбоотой байгаа, та мундаг шүү, та дэгдэг шүү, тэрүүгээр би бахархдаг. Тэгээд 3 хүүхэдтэй, том маань тест орохдоо оюутлогын урлагаар ороод оюутлогыг төгсөөд одоо оюутлогын инженер хийж байгаа. Хатврын салбарт 15 жил ажиллаа. Хатус оц. Шар зам нь үлзээтэй байх болтугай. Андуудтай ирсэн бүх андуудтай байдаг. Жогод асуудал ярьдаг шүү. Welcome to. 10 ангид төгсөн оюун жаргал байна. Сургуулаа төгсөөд хөдөө аж ахуйн дэд сургуулийн Эхлэнбат бүртгэлийн ангид Эхлэнбатч эдийн засгаар төгссөн. Тэгээд сургуулаа төгсөөд Пош усыг зориод 4 жил амьдарч агаад ирээд хуваарь бизнес эрхлээ буцаа шивэд усыг зорж бас шивэдэд 4 жил амьдарч ирсэн. Тэгээд ирээд сонгоны харахын дөрвөн нийгмийн даатгалд ажиллаж агаад 5 жил ажиллаж агаад ажилласаа гараад одоо хувийн бизнес эрхэлж байгаа. Тавчгандаа юм байна. Миний хувьд бол нэг 2 охин, нэг банттай. Хэдийг нэртэй? Эхнэр хууль болтгол бол 2-тай болгосон. Хуулиал 3 ч гэсэн яг гэж. Би бол одоо ясны хуулиа дагдаг, цагаа барьдаг ийм яс журамтай хүн. Одоо хуулиа хүлээж зугаа. Тийм. Миний найз үлгэр жишээ сайхан ярьлаа. Харин тийм. Тэгээ бүх эрчүүд энийг хүсдэг байх гэж бодож байна. Тэгээ энэ дотроос бас 2 дахь эхнэрээ болгочих хүмүүс зөндөө л. Таач хууль батлагддаг болохоор одоо суу та тийм ээ. За баярлалаа. За. Дагаад нэрээ хэлээ. Бямпорол. Намайг дэмчгээ гэдэг шүү. 2004 онд Отчмаар анагаах ухааны их сургуулийн 4 дахь төгсөлд болж уламжилт анагаах ухааны хэмж мэрэгчлэр төгссөн. Тэгээ 2004 онд бас хурмилсан, Солонгост хурмаа хийсэн. Тэгээ одоо хүү охин хоёртой тэнцэн амьдарч байгаа. Дэг үеэр хамтдаа нэг хотод амьдардаг. Тэгээ Солонгосын Ёсу гэдэг хамгийн доод захад байдаг хот. Сеулээс жоохон зайтай. Тэгээд ингээ манай ангийнхан бид хоёр дээр милээ идэг хүүхдүүд зорж ирдэг. Тий их учдаг тий. Тэгээд бид хоёр ингээ сэтгэлээр ингээ хүлээ авч чадлынхаа ирээр ингээ ухтдаг. Таяадаг маань бүгдээр ингээ ирэх юм бол Сеулээс жоохон зайтай л да. Би сандраа хоолойч чирээд. Юуны өмнө өнөөдрийн хүрэлцэн ирээд хүрэлцэн ирсэн найзуудаа 30 жилийн баярын мэндийг хүргэе. За намайг Шархуу гэдэг. За зарим нь бас танихгүй байж магадгүй. Би 1994 онд 10 ангитай шилжиж ирсэн. За уугуул нутаг бол Ховд аймгийн Дөрвөн сум. 96 онд 10 жилийн ангид төгсөөд санхүү эдийн засгийн дээд сургуулийг санхүүч эдийн засгч мэргэжлэр төгссөн. Банк санхүүгийн мэргэжилтэй. За сургуулиа төгсөөд 15 жил банкны системд ажилласан. За Капитал банкны хаан уул салбарын захирлаар
15 жил ажилласан. За түүнээс хойш төрийн байгууллага, хувийн байгууллага, олон нийтийн байгууллагад бол Нэгтлэн Будаг санхүүгийн албаны дараагаар ажиллаж байсан. За одоо бол төр хөнгөслийн түншлэлийн төв гээд төрөмжид үйлдвэрийн газар төслийн менежерээр ажиллаж байгаа ийм хүн байна. За нөхөр 2 хүүхэдтэй хамт амьдардаг. За товчондоо бол юм байна. Юуны өмнө 30 жилийн минь төргий найзуудаа. Тэгээд найз нь 96 онд 10 төгсөөд ангаахад орох гээд 3 жил өгөөд орж чадаагүй. Тэгээд 98 онд Улаанбаатар их сургуулийн хим технологийн ангийг төгссөн. Тэгээ 2001 онд Солонгос нөхөртэй болоод очиж суурьшиж амьдарч агаад за 2009 оноос эхлээд тэр Ёс хотынхоо гадаад иргэдийн төвд орчуулагч багшаар ажилладаг байсан. Тэгээд 2011 оноос 2021 он хүртэл 10 жил Ёс хотын үйлдвэрт. Тэгээ одоо болохоор манай нөхөр нөгөө юу хийдэг байхгүй. Усан онгоц хийдэг, засдаг. Тэгээд компанитай тэгээ компанид тусалж байгаа 3 хүүхэдтэй, хамгийн том маань 24-тэй, охин маань 21-тэй, бага маань 18-тэй. 2 хүнийг охинтой. Хууль гээд 2 мэргэжлэр сурсан учраас 5 жил сурч төгсөөд 2001 онд. За тэгээд их сургуулиасаа нөхөртөөгөө танилцаад гэр бүл болсон. Одоо 2 охинтой. За гэр бүлийн хувьд бол доктортой амьдарсан байна. Ажил мэргэжил карьерийн хувьд бол маш докторгүй ажиллаж амьдарсан байна. Маш олон компани сольсон. Сургуулаа төгсөөд би 7 жил Datacom-ийн Infot гэх захирлын удирдлагын доор ажилласан. Дараа нь 4 жил нөхрийгөө дагаад Японд ажиллаж амьдраад за буцаж орж ирээд тэгээд иргэний агарын салбарт ажиллаа, барилгын салбарт ажиллаа, Монсуудар хэвлэлийн газарт ажиллаа. Тэгээд Newcom Group гээд барилга юуны чиглэлээр бас дахиад ажиллаа. За одоо бол би тээвэр логистикийн салбарт компани засаглалын чиглэлээр ажиллаж байгаа. Тэгээд сүүлд бас мэргэжлээ солиод гэдэг шиг компани засаглалаар мэргэшээд бизнесийн удирдлагын магистрийн зэрэг саяхан хамгаалсан. Тэгээ явж байна. За бүгд энэ өдрийн баярын мэндийг хүргье. Жохоо хожигдоод ирчлээ. Ирэх сэтгэл үнэхээр байгаад ирлээ. Уул нь бол амжихгүй байсан. Амжихгүй гэдгийг хэлсэн байсан. Тэгээд ирэх шалтгаан маань 86 онд 1986 онд нэгin В ангид ороод суралцж байгаа. Дунд нь бас нэг анги солилцож явсаар агаад 1994 онд 8А ангийг төгссөн. Тэгээд 2 жил нийслэлийн 50 дугаар сургуульд 10 дугаар ангид үргэсэн. Гэхдээ яг 72-ын 10А ангийн үндсэн сурагчийг явсан байна. Тэгээд яг хөө тийм 30 жилийн хугацаанд энд би 2 удаа гашуу үзлээ. Тэр болгоны минь 10 ангийнхан бүгдэнд нь надтай цуг байсан. Миний баярлах, гуйнах гашууд бүх юмыг л хуваалцж байсан. Та нартай маш их баярлагдав. Тэгээд тийм учраас би өнөөдөр 90-ийг зорж ирсэн юм аа. Та нартай маш их баярлагдав шүү. Нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг, 2 охинтой, 1 хүүтэй. Манай төрийн албаагч бүгд мэдж байгаа 72-ыг төгссөн. Надаас доошоо 1 2 анги Цэрнэлгөр багш ангиг төгссөн. Цэрнэлэн багш ангиг төгссөн. Тий. Манай том охин одоо би 25-ны жил дээр гаргасан. Одоо Ernst & Young компанид аудит хийдэг. Дунд охин маань одоо 14-тэй, 15-тай. Бага хүү маань 11-тэй. Тэгээд хуваарь бизнес эрхлээд явж байна. 2005 онд Шинэ Учрал гэдэг хувь зэт компанийг байгуулсан. Одоо хувийн чиглэлээр бизнес эрхлээ явж байгаа. Бүх ангийнхаа найз нөхдүүдтэй бүгдээр нэрүүлэн сайн мөхний хүсье. За мэдээж би та нартай айлхан сургуулаа төгсчөөд ажил мэргэжил сонгох ажил гараад тэгээ би нэг яг л 8 дугаар ангиас эхлээд нэг бие мэлтэрт анхаармаа санагдаад тэгээд
бүхэн спортод орлоо л та. Тэгсэн тухайн бүхэн спорт маань өөрөө их гоё. Энэ хүний ийм асар гоё спорт юм байна. Ер нь өөрийгөө дайшлаад үзвэл бочмаар ус санагдаад. Тэгээд бүхэн жилүүд барилдаанаар ингээд хичээлсэн. Тэгээд хичээлээд явсан, яваад тэр чиглэлээр нь ихтэй сургуулийн сураад төгссөн. За шинэ жил бэлтгэл хийсэн. За тэр хэмжээгээр амжилт үзүүлээд тодорхой хэмжээнд улсын шигшээ багт залуучны шигшээгээс эхлээл медаль авч эхлээл улсын аваргаас медаль авч эхлээл тэгэл энэ залуучны шигшээгээс эхлээл мартин зүрхний шигшээгээд одоо өөрийнхөө барилдах карьераа дуусна одоо шигшээ багт ингээд бэлтгэл сургалт хийгээд ингээд явж исэн. Монголд нэр бизнес хийсэн. Бизнес хийгээл алдаад оноод алдагдаа оноод ингээд явсан. За тэр нарийн мэрэгчлээ болохгүй юм байна гэж ойлгоод одоо өнөөдөр би уулуурхайн хүнд даацын машин механизмын механик инженер гэдэг мэрэгчлээ болсон. Эхлээд нэгийн яваад байсан те. Нэгийн яваад сурч агаад 10-ын Б төгссөн ганд болоор байна. За би нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Сургуулаа төгсөөд нэг Турк руу сургуульд явсан. Даанч сургуулаа хичээд ирсэн. Тэгээд жоохон бодолч наац цааны явсаар агаад хизээ хойно 13 он анагаахын чиглэлээ сураад их хөрөгч мэрэгчлээ болсон. Тэгээ одоо өргөн амарч газар их хөрөгчээр ажиллаж байгаа. Мэдээж одоо та нар уучлаарай нөхөрчүүд дуусчихсан гэсэн дараачийн үр өдөн маань төрж эхлэн тий. Тэгэхээр ямар нэгэн асуудал боллоо гэж хатгаад надад хандаарай. Та нарын үр хүүхдүүдийг төрүүлэхэд бэлэн байна. Эрдэнэ чулуун байна. Одоо эдийн засгч мэрэгчлээ. Тэгээд 2000-аас өмнөх оныхны үгэнд яриад их бүгдээр ажилласан. Нэг онд Америк явчаад 10 онд ирсэн 9 жил 6 сар жоохон үлээчих юм бол нэг 10 жил болчих гээд тиймэрхүү хугацаанд нэг амьдэрсэн. 4 минуттай нэг их нэртэй энэ тэнүүгээр цацсан үр нуух нуу цүнтүүд байхгүй давхгаар ихнэр эднэр байхгүй одоо тиймэрхүү манай ихтэй нотл одоо би миний ген нотл тэгээд одоо юу гэж эдийн засагч мэрэгжил эзэмшихээсээ өмнө одоо бараг шоу Дэнжимийн зах дээр 8 хэсээр ягаад одоо бол одоо хуваарь бизнес эрхлээд явж байна. 10 онд Монголд ирчээд оюутлогоон жимс хүнсний ногоо эднэр 10 жил нийлүүлсэн. Одоо ингээд нэг хуваарь бас бизнесээ эрхлээд явж байгаа тийм хүн байна. За одоо түрүү минь бүгдэнд нь минь төрөхэд ерөөл дэвшүүлж очиас одоо юу ярих вэ? Тэгээ одоо манай тэгээд одоо би ч та 10 дуурын төгсөөд 3 жил сайхан годомжин цагдаа хэлээ. Тэгээд цагдаагийн дээд сургуульд орсон. Тэгээд цагдаагийн бол яг 28 жил ажиллаад би одоо цэргийн гавьяаны амралтанда 2 жилийн өмнө суусан. Одоо сайхан чөлөөт иргэн болсон. Одоо энэ сайхан байгууламжийг байгуулсан Ундар 2 гээд найз дээрээ тохиж ороод өгшнийг нь 2 дахь амьдрал ихэлсэн гэж чинь манай хүн буруугаар ойлгож тавих гээд 2 дахь аваагаа авчих гэж манай хүн ч бадараад битэр ч бас их гоё штэ тий яриа өөрөөтэй явдаг. Тэгээд тэгсэн би яг зүгээр ингээд энэ ажил дууслаа. Дараагийн ажил өгшөө ийм байна гэдээ орсон чинь манай хүн намайг 2 дахь ажил хийсэн гэж 2 дахь амьдрал ихэлсэн гэдэг тий тэгж буруугаар ойлгоо манай шууд буруугаар ойлгоо. Яаж байгаа гэдэг тэр ч бас хөвгөлтэй тий. Түрүүн энд намайг гараад хөвгөлтэй юм гэсэн тэр байсан биш нэрээ. За тэгээд одоо их нэртэй 4 хүүхэд байна. 3 сайхан залуу. Нэг охинтой. Тий. Тэгээд өвөө болсон би одоо 2 сайхан ач байна та. Манай болсон гэд хин авах госч басаа. Чи яаж мэдвүлээ? Гайхалтай. Манай том банд одоо энэ Тээвэр хөгжлийн банкнд эдийн засгаар ажилладаг. Тэр маань намайг сайхан 2 сайхан ачаар мэлаасан. Тэгээ сайхан одоо тэгээд хүн чи одоо тэгээд өөрийнхөө хүүхдээс илүү тэр үр ашнартай илүү хайртай байт юм байна. Тэгээд энэ анд нөхдүүдийгөө сонсоод байсан
Өө имээ болсон ер нь байхгүй юм шиг байна шүү дээ. Та нар дунд. Гэтэ энэ дотор бол байхгүй тийм. Тийм үү? Тийм үү. Тэгээ ганцхан өө болсон хүн би ганцаараа ирсэн юм байна. Тийм байна аа. Тэр бүхнийг төлөөлөд. Оо та нар намайг бүгдээрээ ингэж яг ганцаар ингэ босгочоо бүүл идэх байсан юм уу те? Тэгвэл би тэнд гарч гаад бүгднтэй чи бүүл идэ. За наргаш шүү. Энэ наргаш шүү. Тийм байна. Тэг чи ариун цэгээ яаж байгаа нэг ингэж амар шууд хийдэг. Тэгээд одоо ийм л байна да миний амьдрал. Сайхан л байна. Одоо ингээд үеийнхэнтэйгээ ингээд өө болчиход уулзах сайхан байна та нартай. Хоёрхан хонхот санчихтаа хонгор багын андууд мэн 20 жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн насан туршдаа мартамгүй гинэн цайлган үер хэлмэн насаараа бисен үгийлэх нэг ангийнхан мэн Цацалхтаа сончихтаа ойхон багын андууд минь урсах цаг хугацаанд нэг гэсэн сэтгэл минь энэхэн насанд мартамгүй гинэн цайлган үерхэл минь эргээд бисен үгийлэх нэг ангийнхан билээ Халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсамж хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны ангин холбоо Уянгтайхан хавраа мартахгүй аялгуутайхан насаа зүрхэнд шилсэн анхны хараа хизээч мартахгүй зүудэлж хонсон цагаан шөнөө би мартахгүй Уутвал санчихдаг онгон багын андууд мэ Ойлрох цаг хугацаанд би бинэ гэсэн сэтгэл мэ Эргэж хизээч ирэхгүй гинэн цайлган үерхэл минь ирэхгүй бисээ үгийлэх нэг ангийнхан билээ Халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсамж хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны ангин холбоо Халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа ангийнхан хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсамж хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны
нандин холбоо дуулчихсан анхны хараа дуулж хорсон цагаан ширнаа мартах бэри андуутны багийн